Хэн дуртай л ерөнхийлөгчд нэр дэвшнэ гэж ярьдаг болж тээ. Ичин зовн эмээ найна гэж бүр сураггүй. Гэхдээ бүр дандаа хог шаарнуудын цуглуулгууд байх нь яана гэж авилагчин, офшорчин, газрын наймаачин, аригчин, мүүнчин, луйрчин, дээрэмчин гэх мэт бүр нэг газрын хогшоор гамин цэргийн сүнснүүд ийм юм мөрөөдөд явж явах юм. Адгийн шаарыг толгой дээрээ залбал ард түмэн яаж хоосорч туйлдгийг бид өнөөдөр элбэгдөржийн жишээгээр харж болж байна. Ерөнхийлөгчд нэр дэвшнэ гэдгийг нь орчуулах юм бол би хаан болмоор байна л гэсэн үг шүү дээ. Элбэгдөржийн хаанчлалыг хараад бүр хорхоо гозгонож байхгүй тэр муусан доншуур. Хууль цаазыг дур зоргоор зөрчдөг төрийн эндэр дээрээс хүн загнаж, амаар алж, үгээр хүлж, шүүхээр тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтнээр зарлаж, хүснээ шоронд хийж хүсээгүйгээ зарилгаар гаргаад авчихдаг. Газрын хэвлийдэх баялагийг хоёр хүний наймааштай хөө гэж хэлээд л дээрэмдээд авчихдаг гэх мэтээр маш сонирхолтой, асар их эрх мэдэлтэй Монгол ерөнхийлөгчийг бий болгосон он жилүүд байлаа. Элбэгдөржийн 7 жил бол. Харин одоо нэр дэвшнэ гэж үгэлдээд байгаа тэдгээр луйрчид бол элбэгдөржийн гаргасан энэл замаар хэмжээгүй эрхт хаан суудал залрах гэж л шүрсэн гойчсон дээрэмчт байгаа юм. Монгол улс дээрэмчтийн бай бишээ гэдгийг хэзээ ойлгох улс вэ? Хэтэрхий өндөрт гарсан хүн буухарахгүй болж үсрэхээс өөр аргагүй болно. Ард түмэн юмыг ойлгохтойгоо болсон байх шүү дээ. Энэ их луйр хулгайн 26 жилд чинь. Дээшээ авир чадлаараа л авир. Унахтаа харин бис усрнэ гэдэг чинь одоо ойлгомжтой болжээ.